Та бүхэнд арай минь хүргэе. Сайхан амарцгаач байна уу бүгдээрээ? Orada Арай мэдээ. За арай минь хүргэе. Орой минь За арай минь хүргэе. Лав гарагт уулздаг зан нэмчийн цагаараа өнөөдөр та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдөр бид нар ямар сэдвээр уулзах байгаа гэхээр эрүүл мэндийн эрүүл гэдэг зүйлийг өөр өөртөө тавья гэж зориулсан байгаа. За бид нар урд нь бол ер нь одоо эрүүл гэтэгэнгүүт нэг хормон дээр очихоор ерөөлийн үг хэлнэ. Янз бүрийн одоо байр өөрөдөө юу болдог лээ хүүхдийн өсвийн найр ч юм уу те иймэрхүү зүйл дээр очихоор бид нар ерөөл хэлдэг штэ те. Тэгэл одоо бид нар яг чам бэ гэхлээр өөрөө өөртөө эрүүл мэндийн эрүүл гэдэг зүйлийг тавих гэдэг. Бид нэр ямар ч найр надан дээр очихгүйгүй. Тэр өөрөө өөртөө зориулаад өөрийнхөө эрүүл мэндийг сайжруулах юм гоё одоо эрүүл гэдэг зүйлийг хийх гэдэг. Тэгээд эсвэл нь бид нар энэ эрүүл гэдэг зүйлийг бас юугаар мэддэг вэ гэхээр гандид очиод ном уншуулдаг те. Ном уншуулахаараа бид нар одоо хэмрэлсэн тавилна. Дөрвөлэн сан тавилна. Эсвэл нь одоо талиаш нэр зориулаад майны эрүүл уншуулна. Энтэр гэдэг одоо ийм зүйлийг бид нар мэддэг. Тэгвэл энэ удаад бид нар яах гэж байгаа юм бэ гэхээр яг өөрийнхөө энэ эдгэртнүүдийг ерөөсөн өөрийнхөө эрүүл мэндийг одоо сайн сайхан байгаасаа биеийн эдгэртнүүдийг эрүүл хэвийн үйл ажиллагаагаа явуулаасаа гэсэн одоо ийм сэтгэлээр бид нар өөрийгөө ерөөх гэж байна. Энэ ерөөл гэдэг зүйл чи юу юм бэ гэхээр ерөөсөө ерөөл гэдэг үг юм. Үг гэдгийн цаана юу агуулгадж байгаа гэхээр эрчим хүч энерги гэдэг зүйл агуулгадж байгаа. Энийний түрүүчийн 7 хоногийн уулзалтан дээр бид нар ер нь энэ хүний дотоод хүчний талаар бас нэлээд цоврал юм уулзлууд хийсэн. Тэгээд үг авианы хүч, тийм ээ, бодлын хүч гэдэргээд энэ талаар бид нэлээд ярилцсан. Тэгээд та хэлж ярьж байгаа зүйлээрээ хүчин дуудаад байгаа юм биш үстэй гэдэг нэг юм уулзалт хийсэн. Та бүгдийн маань зарим бас энэ уулзалт авсан байх гэж бодож байна. За өөрөө би ч л тухайн үед оролцоогүй ч гэсэн бичлэг орсон байсан учраас бичлэг бас үтсэн байх гэж бодож байна. Тэгээ бидний энэ амнаас гарч байгаа үг авиа гэдэг чинь өөрөө маш хүчийг агуулж идэг. Тэгээ бид нар ер нь л ингээл өглөө босон цагаас ахуулаад тэгэл унтаанчлаад бид нар ер нь ямар нэгэн зүйлийг андаа хүнтэй ярьж идэг. Хамгийн түрүүл бол өглөө цагт олж ирж гэдэг үү те сэрэнгөтгүй ихэд болсон бай гэл. Тэгээд тэрнээс цаашаа бид нар янз бүрийн зүйлүүдийг ер нь унтаанчлаа ярьж идэг. Тэгээд энэ байнга ярьж байгаа энэ үг авиа маань тодорхой хэмжээний эрчим долгионыг бидний эргэн тойронд бий болгож идэг. Тэгээд тэр үг авиаг сонсож байгаа, хэлж байгаа бүх хүнд энэ үг авиа маш ихэд нөлөөлж идэг. Тэгэхээр энэ үг авианыхаа хүчээр бид нар өөрийнхөө эрүүл мэндийг сайн байлгах уу эсвэл муу байлгах уу гэдг нь биднээс бас юм хамааралтай зүйл болоод байгаа. Тийм учраас өнөөдөр одоо энэ эрүүл мэндийн эрүүл гэдэг зүйлийг бүгдээрээ тавина. Тэгээд сая 11 сарын 4-өөс дотоод хүчээр ил аших уу гэдэг одоо 2024 оны өнгийн хотгон ийм шинэ хөтөлбөрөөр хийсэн. Тэгээд энэ хөтөлбөрийг хийж явах явцдаа бол ер нь яагаад нэг юм гоё эрүүл мэндийн эрүүл гэдэг зүйл гаргаж болох вэ гэж бид нар ярилцаад тэгээд энэ гоё эрүүлийг бий болгосон. Тэгээд өнөөдөр бол анх удаа энэ ерөөлөө та бүхэндээ зориулж хийх гэж байна. Та бүхэн бас энэ дараа өөрсдөө сэтгэлээ олцаарай. Нөгөө дуучид ингээд клип энтер хийчихэл тэгэл өнөд клипээ тэдэн сарын тэдний өдөр цацнаа гэлдэгдэг штэ. Тэрэн шиг одоо энэ ерөөл гэдэг зүйл маань эрүүл мэндийн ерөөл гэдэг зүйл маань тэгээд би болоод тэгээд хамгийн анхны удаа одоо ингээд явах гэж байгаа бахны. Энэ үг авианы хүч тийм ээ бидний энэ амнаас хэлж байгаа ярьж байгаа үг авиа бодол
биднээс өөртөөс мань хамааралтай юм зүйл байж идэг. Тэгээ бид нар ингээд өөрийнхөө хүчийг өөрөө айгүй хүчтэй хэрнээ өөрийнхөө хүчийг мэдэхгүй. Тэгээ бид нар дандаа бусдаас одоо хин нэг миний өвчтөг хэмжилчих юм болов, хин нэг нь надад тусалчих юм болов, хин нэгний хэрэг надад гарах юм болов гэж дандаа одоо энэ хүчийг, энэ тусалцааг бид нар гаднаас эргэн тойрноос хааж идэг. Тэгвэл энэ дотоод хүчээр илэршгүй гэдэг энэ хөтөлбөр багш нь хүмүүстэй юуг санал болгож байгаа юм бэхээр таны дотор ер нь ямар хүчнүүд байгаад байна. Таны дотоод хүч гэж хэлээд байгаа зүйлийг ямар элементүүд бүрдүүлээд байгаа. Тэгээ тэр зүйл чинь яаж хүчтэй байх юм? Яаж тэрний хүчийг нэмэгдүүлэх юм? Тэгээ тэр олон элементүүдийг ингээд нийлүүлээд тийм ээ тэр болгоныг ингээд сайн болгочоор тийм ээ бидний одоо энэ дотоод эрчим хүч гэдэг зүйл маань нэмэгдээд тэгээ тэрнийхээ тусламжтайгаар бид нар яаж өөрийнхөө эрүүл мэндийг сайн байлгах юм гэдэг энэ ярилбал дотоод чирэл ашгүй нэг гэдэг хөтөлбөрийг бий болгоод ингээд сая 11 сард эхний удаа явагдсан. 12 сард 2 дахь удаага зохион байгуулагдаж явж байна. Аль хэдийн хичээл маань эхэлсэн. Одоо 2025 оны 1 сард энэ маань эхний хөтөлбөр бол дотоод чирэл ашгүй 2 гэдэг юм хөтөлбөр байх гэж байгаа. Бид нар энэ нэгдүгээр шатнд хэрэгжүүлсэн зүйлээ өшөө цаашаа гүнзгийрүүлээд дараагийн төвшөнд энэ дотоод ашгүй 2 гэдэг энэ хөтөлбөрөөр хийх гэж байгаа. Тэгээ ер нь бол нэг 3 юм цоврал хөтөлбөр байх юм. Тэгээд дотоод чирэл ашгүй 3 бол 2025 оны ер нь амар хийгдэх бах. Энэ дотоод чирэл ашгүй 1 2 явсны дараа бол нэг юм хувь хүний хөгжлийн чиглэлээр бас энэ дотоод хүч гэдэг зүйлийг бид нар өөрийнхөө эрүүл мэндээс гадна ажил төрөлтөд бас яаж ашиглах юм те. Одоо өдөр тутмын амьдралдаа бидний чи одоо өдөр тутам ингээл бид нар янз бүрийн зүйлийг хийгээл бидний амьдралд янз бүрийн зүйл тохиолдоод ингээ явж байгаа. Тэгээд эрүүл мэнд гэдэг бол бидний амьдрал чухал салбаруудын зөвхөн нэг нь. Тэгэхээр энэс бусад одоо салбарууд дээр энэ дотоод хүчийг түүний даалт ухамсарыг яаж ашиглах юм бэ гэдэг одоо багш нь хувийн хөгжлийн хөтөлбөр дээрээ заах гэж байгаа. Энэ зүйл болох юм аа. Тэгээ энэ хүний дотоод хүчийг бүрдүүлдэг нэг элемент, нэг хүчин зүйл нь бол яалтчгүй бидний амнаас байн гарч идэг үг аваа байгаа. Энэ үг авааг бид нар дандаа одоо бэлэг тэмбэрлэлтэй тий сайн сайхан утга учиртай ийм өгүүдийг хэлээд ахаар л энэ маань ерөөл болж байгаа. Бид нар нэг нэгэндээ өрсөн өдөр нь болонгод хамгийн сайн сайхныг хүсэн ерөө одоо өөрийн хүүхдийн ингээл янз бүрийн ерөөлийг хэлдэг штэ. Энд чинь бас л энэний цаана ерөөл гэдгийн цаана юу юм бэ гэхээр үг. Тэр үг яахаараа ерөөл болж байгаа юм бэ гэхээр өөрөө маш их эерэг эрчмийг цуглуулсан. Тэр үг авааг сонсоход хүний дотоод эрчим хүч нь нэмэгдэхүйц тийм үг авиануудыг л одоо ерөөл гэж хэлээд байгаа байхгүй. Тэр бид нар одоо энэ өнөөдрийн энэ эрүүл мэндийн ерөөл гэдэг дээр бол дандаа өөрийнхөө эрүүл мэндтэй холбоотой зүйлээр ингэж ерөөх юм сайн сайхан үгүүдийг хэлэх ийм одоо нэг төрлийн бясалгал гэж бас хэлж болох юм да тийм ээ. Энэ зүйлийг бид нар хийх гэж байгаа. Тэгээд дотоод хүчээрээ илэрших нэг гэдэг хөтөлбөр дээр бол багш нь шинээр 12 цоврал эрүүл мэндийн бясалгалыг бий болгосон. Тэгээд энэ дотор бол энэ 12 бясалгалын 8 чакра буюу өртний бясалгал байгаа. Дараагийн дотоод хүчээрээ илэрших 2 гэдэг хөтөлбөр дээр бол бас шинээр 12 шинэ бясалгал гаргаж байгаа. Тэгээд энэ 12 цоврал эрүүл мэндийн бясалгалын бас 8 нь өшөө гүнзгий төвшний чакра буюу бүрдний бясалгал байх юм. Дараагийн хувь хүний хөгжлийн хөтөлбөр дээр бол нийт 24 бясалгалыг шинээр хийхээр ингээд төлөвлөлөд ажиллаж байгаа. Багшаар нь бол ийм одоо сайн ачин байна. Тэгээ одоо эрүүл мэндийн ерөөлөө бүгдээрээ хамтдаа хийцгээе. Тэг эхлээд хэдүүлээ ерөөлөө хийж тэрний дараа гоё сэтгэлээ хаваалцаа танд ямар санагдав? Бас энэ үг авианы хүч ерөөл энтрийн талаар та
Хүмүүстэй юу хуваалцмаар байна, ямар туршлагаа солилцмаар байна, тийм ээ. Ийм одоо сан сэтгэлдээ бүгдээрээ эрүүл мэндийн ерөөлийнхаа дараа бүгдээрээ хийцгээе. Энэ ерөөлийг хийхдээ бүгдээрээ яах вэ гэхээр сайхан нүдэн анаад суун, гарынхаа алгыг дээшээ харуулад ингээ өгөр дээрээ тавьчихна. Сандал дээр сууж болно, орон дээрээ сууж болно. Альч одоо газар сууж исэн гол анхаарах зүйл нь нуруугаас сайхан ихцгэн байлгана. Тэгээ нүдэн ань. Хэрвээ энэ ерөөлгөн ингээ явж явах явцад нэмэгдэхэд ингээ нуруу чинь бүгдээсэн байвал тэрийг анзаарах үедээ нуруугаас сайхан ихцэлчиж болно. Иннээс өөр ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байх юм бол сайн. Тэгээд ерөөлийн туршид болоод бүгдээрээ сайхан нүдэн анаарай. Тэгээд яг одоо тэр хэлж байгаа үг те ерөөл хэлж байгаа тэр эргэтэн тэр болгоныг ингээд анзаараад тэгээ багшийн өгч байгаа зааврыг сонсоод тэгээд хийх юм болоод маш гоё үр дүн гаргахаа гэж бодож байна. Тэгээ одоо бүгдээрээ энэ бясалгалыг хийхийн өмнө 3 удаа бүгдээрээ уншихдаа гүнзгий амьсгал урт аваад амьсгалаа гаргахдаа нэг амьсгаагаар оо гэж дуртаар уншиж байгаа. Тэгээд төгсгөлд нь гэж хэлээд гэдэг авиг уншнаа. 3 удаа бүгдээрээ уншина. Гүнзгий амьсгал авлаа. За гүнзгий амьсгал авлаа. Амьсгалаа чамхан гаргалаа. Бидний гүнзгий амьсгал авлаа. Одоо бүгдээрээ уншина. Энэ гүнзгий амьсгал авлаа. Нэг удаа. Ашиг. Гараалгаараа дээш хараад төр дээр тайстай. Нуруу ихцгэн, улаа ихцгэн. Одоо нүдэний гарын хаалгыг дээш харуулж өр дээрээ тавиад нуруу ихцгэн, толгой ихцгэн, нүдэн анаад суцгаая. Нүүрэн дээр хөнхөн инээмсэглэл тодруулъя. Бие мэдрээ. Бүхий л бие тайвшруулъя. Амьсгалаа мэдрээ. Гүнзгий амьсгал аваад гаргая. Хамрын нүхээр орж байгаа амьсгал болгон таны биеийг тэжээн сэргээж, харин гарч байгаа амьсгал болгон тайвшруулж амраадаг. Амьсгалаа гаргах болгондоо тайвширч амарсаарлээ. Бодлоо мэдрээ. Бодолдоо автах хэрэггүй. Бодлоо сайн ангижирч, амьсгалаа мэдэрч, амьсгалаа гарах болгондоо тайвширсаар л бай. Сайханч бодол байсан, муухайч бодол байсан,
аль нь ч автагдах хэрэггүй. Үргэлжлүүлж ургуулan бодох хэрэггүй. Зүгээр л амьсгалаа гарах болгондоо тайвширч амарсаар л бай. Одоо ерөөл өргөж буй хэсэг болгоно мэдэрч халуун дулаан эрчим минерэг долгисож байгааг мэдрээ. Амьдралыг тэтгэгч, алд биеийг хөдөлгөгч, амин сүнс минь өнг гэрэл дүүрэн хүчрхэг байг. Инээд баяслыг бэлэглэгч, инрэл элбэрлийг түгээгч, инхри ялдам сэтгэл минь цолгиун цаваа байг. Сааруул ухаанаар хөглөгч, судар номын шимийг хүртэгч, суу бэлгийн ундраг, тарих оюун минь сэргэг байг. Тансаг бүхнийг хүртэгч, 5 мэдрэхүй минь хүмүүн заяаг тодлогч, 6 дахь мэдрэхүй минь ашид амар амгалан анхлам гоёхноор дүүрэн байгээ. Замбуулан хорвоог толдож, аливаа бүхнийг мэлмэдэгч, зүрх сэтгэлийн минь тусгал, алаг нүдний минь хараа хурц байг. Уйхан замбуу твийн уянгалаг аялгауг сонордогч, учрал ерөөлийг хүртэгч, 2 чихний минь сонор соргог байг. Сайхан үнэрийг мэдрэгч, сав шим ертөнцөөс ирчмийг бид түгээгч, хамар хийгээд амьсгалын эрхтнүүд минь эрүүл байг. Хорвоогийн харилцааг тохиноолагч, ховор сайхан амтыг мэдрэгч, хоол ундыг нэвтрүүлэгч, ерөөл үгийг дамжуулагч, ам минь бэлэгтэй байг. Гоо үзэмжийг чимэгч, голд бор шиг үзэмж төгс, цээний ягаан цэцэг шиг гуа, цээлхэн дуу хоолойг дамжуулагч, инээд баясал мэдрэмжийг илэрхийлэгч, инхри ялдам уруул минь үзэмж төгс байг. Дуртгал түүхийг хүүрнэгч, дуу хураар цэнгүүлэгч, бие сэтгэлийг илэрхийлэгч, бодлын ишгийг дамжуулагч, дуу хоолой минь цээл байг. Ам биеийг тэтгэгч, 5 цул эрхтэн минь цул эрхтний цөвийг хураагч, 6 сав эрхтэн минь эрүүл байгээ. Халуун сэтгэлийн хайрыг түгээгч, хамаг биеэр шимийг хүртээгч, зүрх судснууд минь эрүүл хүчтэй байг. Амьсгалыг тэтгэгч, агаар мандлаас шимийг хүртээгч, эрч хүчээр хангагч, энгүүн сайхан уушиг минь эрүүл байг.
Хүмүүн биений хорыг гадагшлуулагч, хүчир шүлтийн тэнцвэрийг хангагч, хүч тамир тэнхийг сэлбэгч, бүр давсаг минь эрүүл байг. Ашигтай бүхнийг цэвэршүүлэн шингээгч, ам биений минь цусыг цэвэрлэж хоргоожүүлэгч, элэг цус маань инх байг. Хоол ундыг шимтэн болгон шингээгч, хүн биеийг эрч хүчээр тэтгэгч, ходоод дэлүү нойр булчирхай минь эрүүл байг. Хүмүүн биений минь гол үйлдвэрлэл, хоол ундыг гүйцэд боловсруулагч, хэрэгцээт шимийг цуснд нийлүүлэгч, хүн биеийн минь халууныг хадгалагч, нарийн болоод бүдүүн гидс минь эрүүл байг. Ажил үйлийг мэтгэгч, ахуй амьдралыг дэмжигч, альва бүхнийг гүйцэлдүүлэгч, ажилсаг хоёр гар минь хүчтэй байг. Холын холд хүргэж, хорвоо ертөнцтэй танилцуулдаг, зорьсон газарт саадгүй хүргэдэг, зогсолтгүй урагшилдаг хоёр хөл минь тэнхээтэй байг. Эсэд эрхтэнг тэтгэж, энэл биеийн амьд чанарыг хангагч, эзэн биеийг шим тэжээлээр тэтгэгч, цус минь шингэн байг. Эрхтэн системийг хэвийн ажилуулах, энгийн хэрэгцээд игэлгүй олон дааврыг ил оруулдаг, шүүрэл булчирхаануудын маань үйл ажиллагаа хэвийн байг. Бүтэн биеийг минь бүхэлдэн бүрдэг, булт олонд үзэсгэлэнтэй харагдуулдаг, булбраа зөөлөн арьс минь эрүүл байг. Эзэн биений минь тулгуур, эрхтэн бүхний минь хамгаалагч, арга яс холбоос, булчин шүрмэс зөөлөн эд минь бүх байг. Мэдэрхүй бүхэн минь хурц, эрхтэн бүхэн минь эрүүл, үе бүхэн минь хүчтэй, хөдөлгөөн бүхэн минь уян байг. Эрүүл биеэрээ, илгэмсүү зүрх сэтгэлээрээ энэхүү сайхан өдрийг угтаж, эрхэм дээд бүхнийг өөртөө шингээж, эрүүлэх саруул сайхан жарга юу. Далд ухамсараа даган баясаж, дотоод хүчээ тогтоон барьж, ерөөл бүхнийг оршихуудаа шингээж, ертөнцийн хайранд умбан жарга юу. Хүч дэлхийд намтар түүхээ бүтээхээр, хүмүүн заяаг эзэгнэн төрсөн, эрхэм дээд төрөлтөн хүмүүн бүхэн эрүүл байг. Хөрс талтан дэлхий хийгээд, гариг гэрхэс амьд амтан бүхэн амгалан байг.
За өөрийгөө ерөөх ямар юм хаа. Маш гоё. Ингэж бүх хэрэгтэн тогтолцоо өөрийгөө бүтнээр нь өрөх гоё байна. Сая би анзаараагүй өнгөрсөн нөгөө дотоодчуудын тогтолцоогоо магтсан билүү? Ерөөсөн билүү? За Би чархаанууд гэд хэлсэн. тэргээрээ тий. Аа. За сэтгэлээ ярих юм байна уу? Ерөөл үг авины хүчийн талаар туршлага хуваалцахаар өөртөө тохиолдсон янз бүрийн зүйлийг ярихаар тийм хүн байна уу? Гон сайн нэж болно. Бүгд зөвхөн маш гоё тайвширч нойр бүрч байна гэж мандах баярлаа. Манайх яасан бүр тайвшраад юм ярихтаа болцсон үгүй юу? Ер нь тэгэл нөгөө амны бэлгээс артын бэлэг гэж ярьдаг шиг дандаа сайн сайхныг ярьж идэг хүний үйлс нь дандаа л өдөр бүтэж байгаа амьдрал нэг сайн сайхан явж байгаа харагддаг шүү дээ. Ер нь амьдрал дээр анзаархад. Ер нь тэгдэг тий. Тэгэл хангаас сөрөг байгаад байдаг. Болж байгаа зүйл хөндлөлтэй байдаг хүмүүстэй цуг байхад нэг хэсэг хугацаанд цуг байхад хүртэл жоохон төвөгтэй байдаг шүү дээ тий. Тэгээд тийм бүтэхгүй юм ярьж идэг дандаа сүргийг ярьж идэг хүмүүс нэг ханиад томоо хүрсэн ч гэсэн мөддөө эдгэж өгдөггүй. Тийм л харагдаад тий. Ер нь яг тэгдэг тий. Тэгэл нөө хүмүүсийн ярьж байгааг ингээд сонсохоор миний тэр өвдөд байна, энэ өвдөд байна, энэ хямраад байна гэж л ярихаас биш би нэрээ миний зүрх аваа шүү, миний бөөр өстой сайн ажиллаж байна гэж хэлж байгааг л ер нь бараг сонсог. Тэгэхээр ингээд дандаа болохогийн дуудаалахар чинь таныг ч гэсэн ингээд бодоо үзэхэд тань зөндөө олон гоё сайн чанар байхад чинь таны гоё чанарыг ерөөсөө хэлэхгүй. Тэгсэн хэрнээ ганц нэг өөсөө чинь таагүй юм чи ингээл чи тийм чи юм гэж хэлээд байвал бид нарт мэдээж муухай штэ тий. Яг тэрэн шиг ингээд бидний энэ бид чинь зөндөө олон эд эрхтнүүд байгаад бүгдээрээ одоо чадлынхаа хэмжээгээр тийм ээ энэ нөхцөл байдалд ингээл сайн ажиллаж явахт чинь бид нар тэр сайн байгаа эрхтнүүдэд ганц ч өрөөхгүй ганц сайн биш үү гэж хэлэхгүй. Тэгэл миний бие өвдөд байна, миний тэр өвдөд байна, энэ өвдөд байна, энэ ингээ хямраад байна гэл яриад тахаар чинь бидний бие маань гомдж байгаа шүү дээ тий. Тийм учраас нөгөө сүлд хямраас сэргэн гэдэг шиг бид нар өөрсдийнхөө эд эрхтнүүдийг ингэж магтаж тэр эд эрхтнүүдийнхээ эрчим энергийг ингэж дээшлүүлж авах хэрэгтэй ахна шүү дээ. Тийм учраас багш нь энэ одоо эрүүл мэндийн ерөөлөө гаргасан. Өнөөдөр чинь шиний хитэн байлаа. Тэгээ угаасаа багш нь яг тэрийг нэг ахтар бодоогүй зүгээр ер нь яг хав гараг болгон хийгээд байдаг учраас тэр утгаараа өнөөдөр лав гарагт хийж байгаа. Тэгээд шиний 10 хитэн байлаа да. Яс айтаахан сайхан өдөр байна. Өнөөдөр энэ ерөөлөө ингээд хийя гэж бодоод сайхан ерөөл болчээ. Баярлалаа гинэ алтайгч. Заал чармаагч ямар гоё ерөөлгээ гайхалтай байлаа. Багштай маш их баярлалаа гинэ. Алтан сууд маань маш гоё гүн яруу утгатай өгнүүд байлаа. Багштай баярлалаа гинэ. Тийм манай дотоод хүчээрээ лаашхангийнхан бас хувь нэмрээ оруулсан энэ ерөөл. Тэгээд ер нь голлон энэ ерөөлийг хийсэн хүмүүс маань өнөөдөр орж ирсэн байна. Манай одоо
хоёр ихч байгаа. Маш орон цэцэн хөхтэй тийм ээ. Тэгээд нэг ийм гоё юм эрүүл мэндийн бүх идэвхтэйг өрөөсөн юм гоё өрөөл хийя. Би бол ийм шүлэг найраг гоё үг холбохтой хагас муутай. Тийм учраас ангийнхнаасаа тусламж өгсөн. Бас хоёр ихчээсээ тусламж өгсөн. Тэгээд одоо энэ бүгдээ нийлэн жиргэнэж энэ гоё эрүүл мэндийн өрөөл маань бид нараа бас нөгөө юун дээр дотоод чирэл ашиг хөтөлбөр дээр бас нэг одоо шинэ гаргасан зүйл нь түрүү нөгөө 12 цоврал эрүүл мэндийн бясалгал гаргасан гэсэн шүү дээ тий. Тэрнээс гадна йогийн дараа хийдэг йогийн амралт буюу йога нидра гэж байдаг. Тэгээд энэ йога нидрага илаашхун амралт гэдэг нэртэйгээр тэгээд биеийнхээ бас нийт хэрэгтнүүдийг ингэж эрүүлжүүлэх чиглэлд зориулсан ийм одоо илаашхун амралт гэдэг зүйлийг гаргасан. Тэгээд энийг одоо энэ хоёр ангийн хийж байгаа хүмүүс маань маш их сэтгэл өндөр хүлээж авсан гоё үр дүнгээ үзүүлж байгаа. Тэгээд бас нэг одоо хийж байгаа зүйл бол хийцэн байгаа одоо удахгүй ангийнхандаа өгч байгаа нэг зүйл болохоор чимтэй илаашхуу гэдэг бас нэг тийм бясалгал нэг юм тийм зүйл байгаа. Тэрийг удахгүй дод чирэл ашиг ангийнханд өгч байгаа. Огон баяр маань ингэнэ. Баярлалаа. Би эрхтнүүдээ хэсэг хэсгээр санаж бие зохицоор нь яаж ажилладаг тухай эргэн мэдлээ. Багштай болон та бүхэндээ эрүүл ихийг хүссэн ёо гэнэ. Баярлалаа. Энэ сайхан эрүүлийг биеэр мэдүүлж байгаа багштай талархъя гэнэ. Зүгээрээ. Багш үнэхээр гайхалтай хөтөлбөр шүү. Бүгдэд эрүүл ихийг хүсье. Багштай баярлалаа гэнэ. За маш их баярлалаа. Тэгээд мэдээж одоо бид нар чинь ингээл хамтдаа эрүүл хамтдаа гоё байвал тэгэл бидний энэ гоё сайхан байдал маань илүү удаан үргэлжлэнэ шүү дээ тий. Бид нар өөрсдөө гоё байх гэдэг дэргэд хүмүүс дадах юм бол дэргэд хүмүүс өвчтэй байх юм бол бидний энэ тайван сайхан байдал удаан үргэлжлэж байгаа. Тийм учраас багш нь эрүүл мэндийн эрүүл зүйлээ нийт хүмүүстэй зориулаад хүмүүс их хүртэл болгоход эрүүл амьдрах групп дээрээ ингээд хийж байгаа. Бичлэг нь орчин. Ингээд өнөөдрийн лав гарагийн уулзалтанд орж ирсэн, сан сэтгэлээ хуваалцсан бүх хүмүүстээ баярлалаа. Рэнтолэгч маш их баярлалаа. Сайхан ерөөлд эрхтнүүд маань баясан баярлалаа гэнэ. Яг үнэ бид нар ингээд хүүхдийг магтдаг шиг өөрсдийнхөө энэ бие эрхтнүүдийг ингэж гоё магтах хэрэгтэй байхгүй юу? Түрүүн багш нэлсэн шүү дээ. Энэ өвдөдөө тэр өвдөдөө л гэж ярихаас ш энэ маань сайн байна штэ юу да гэж бид нар барагтаал хэлдэггүй байхгүй тий. Тэр одоо гоё ингэж өөрийнхөө идэрхтнүүдээ өрөөж гоё сайхныг нь өөрөө мэдэрч тийм ээ. Улам илүү хүчтэй сайн байх, эрүүл байх. Энэ нөгөө урмаар бид нар ч одоо ингэж хүмүүсийг тэтгэх нээжлэх өөрийнхөө идэрхтнүүдээ бас ингэж орон бинээр тэтгэж агаарай гэж та бүхэндээ өрөө бүгдээрэнд нь энэ ертөнцийн хамгийн дээд эрүүл ихийг сэтгэлийн амар амгалан бүгдээрэнд нь хүсэн өрөө. Тэгээд дараагийнхаа лав гарагийн уулзалтаа бусад хичээлүүдээрээ та бүхэндээ уулзахдаа маш их баяртай болно. Дараа уулзалтаа төр баярлалаа. Бүгдээ сайхны хүсэн өрөө. За. Бүгд ад жаргал сайн сайхан хүсье. Баярлалаа. Баярлалаа.